Welcome to 40,000 Daily Show. Би хөтлөгч продюсергийн Бэлгүн байна. Улаанбаатар хотод соёлыг түгэх зорилготой нэвтрүүлгийн маань 14 дугаар нөх эхэлж байна. Өнгөрсөн 7 хоногт маш их халуухан сэдвүүд болж өнгөрлөө. Эхний сэдв өнгөрсөн 100 болсон олигархуудын хүүхдүүдийн зодооны хэргийн шүүх хурал өнгөрсөн 7 хоногт болсон юм а. За энэ дээр хамгийн онцлог зүйл болох Баатар сайхан захирлын хүүгийн ярьсан яриаг клип үзье. Сайн байна уу? Тэр өдрөөс болсон 40 мэдээлэл өгье. Бид нэр найзуудаараа баранд ороод тэгээд нэг ойролцоогоор 2 цагийн хугацаа болсон. Тэр хажуудлын ширээн дээр байсан гэх мэт хүмүүсүүд буюу үлций сайхан майдар сэргэлэн гэдэг хүмүүсүүдийг бол олон жил таньдаг, хамт сакс тоглодог таньдаг хүмүүсүүд байсан болохоор мэдлээд дотор бол ямар ч асуудал болоогүй. За энэ хүү шүүх хурал сонжирч явж байгаа хүмүүс нь олдохгүй байж байгаад ийхүү дөнгөж сайхан болж өнгөрлөө. За тэгээд мань залууг ер нь уус нийтээр хайгаад, интерполоор хайгаад, гигүнд хизээч юм гарч ирээд ингээ шүүх хурал нь болсон. Тэгээ энэ шүүх хурал нь болоод ер нь хэргийн тал дээр шийдвэрлэх тал дээр хинэн ч ял аваагүй бүгд зорчих ихээ асуулж хэдэн жилийн тэнцээ аваад өнгөрсөн. За энэ дээр ингээд нийгэм даяар ингээд бухимдалтай хандаж энэ хэрэг шудраг босоор шийдлэгдлээ гэж том жижиггүйгээр ярьсан. За дахиад энэ залуу шүүх хуралдаан гараад гарч ирээд хэлсэн хандлагыг мөн харцгаая. Тахны хувьд бол мөн 518 сая төгрөгийг бол шилжүүлж имчилгээний зардалд ийхүү шилжүүлсэн гэдэг зүйлийг шүүх хуралдаанаар хэлж байна. Санаа шүүх шийдвэрт хэр санал нэгж байгаа вэ? Сайн уу? Арай мэндэ. Жоо хэрхийг хязгаарлах төр зогсоод байна. Гүг миний орон зайд битээ орчихгүй. Баярлалаа. Танаас ганцхан зүйл тодруулчих. Та тухайн хэргийн дараа хилээс давж гарсан шүү дээ. Энийг явууш тайлбарлах бай. 21-ээс 27-нд битээ надад өртгөө. Баярлалаа. За говь хувьцат компани гүйцэтгэх захирал амар сайхан бол мэдээлэл өгсөнгөө. За түүний хувьд бол тухайн зодооны дараа бол хилээр гарч явсан байдаг. За гарч иж байгаа хиллээд ингээд сэтгүүлчэд яриа авахад гарч байгаа хандлага тэр алхаж байгаа болон нүднийг нь хартаас ингээд хандахад угаасаа энэ хүн хийсэн хэрэгтэй 1% ч юу н гэмшил юм хэлсэн харагдахгүй байгаа. Тэгээд нэмээд миний орон зайд бүү халт гэд сэтгүүлчд тэгж хэлж байгаа. Тэгээд энээс нь харахад энэ хүний хандлага ер нь өөрийнх нь байж байгаад яг автагаа таарсан. Тийм муухай хандлагатай залуу юм шиг надад санагдсан. Тэгээд уг нь бол сонсох нь айгүй мундаг олон улс гадаадад айгүй өндөр боловсрол хийж үзсэн. Дэжгүй залуу гэж би бас боддог байсан. Гэхдээ ерөөс танихгүй. Гэхдээ гарч байгаа хандлагыг харахад бол үнэхээр бас болоогүй залуу байлаа. Тэгээд өөрөө бүлэглэж хүний биед халдчаад өөрөөс нь яриа авъя гэхээр хүний биед битээ алдаад миний орон зай битээ алдаад байдаг гэж байгаа. Ийм сонир нөхдүүдэд уг нь яаш хэтгэлийг нөх өстой юм ба. Тэгээд одоо нэг ийм мод илэрчлээ. Бүлэглээд хүн зодоод нүрнийх нь ясын цөмөртөл зодчод байхад ял авдгүй мод илгэрлээ. Тэгээ одоо харц иргэдийн хүүхдүүд дээр одоо ямар хөлөвчт мэдэхгүй байна. Би бол санаж байна. Ер нь бол хүний гоо зүйтэй хамааралтай гэмтэл очирсан бол энэ бол хүнд гэдэг гэмтлийн яриад бол энэ шүүд эрүү үүсдэг асуудал. Тэгээд шүүх цадтаа үнэнгээсээ шийдсэн байгаасаа л гэж найдаа да. Бас л асуудалтай. 40,000 Daily Show үргэлжлэж байна. За дараагийн сэдв ер нь бол хулгай бүр томорсоор байна. Өнгөрсөн 7 хоногт гарсан нэг хулгай бичлэг үзье. За ер нь бол дээд доотгөл ер нь бол хулгай томорж байна. Уг нь бол намайг хүүхэд байхад автобусын дотор зөвхөн хулгай хэрэг гардаг гэсэн бол энэ удаад бүр автобусыг нь хулгайлчдаг хэрэг гарсан байна. За тэгээ ерөнхийдөө бол том жижиггүй л энэ хугалахаа дээрээ бол төгсөрж гин, сайжирж гин, цаг хугацаа явах тусам улам л томорж байгаа юм байна. Тэгээд бас энэ инээдтэй жив шиг, илэмжтэй жив шиг нэг юм зүйл болж өнгөрлөө. Тэгээд хулгай бол томорсоор байгаа юм байна шүү. Том жижиггүй. Одоо тэгээд том нь дээдл нь хулгай хийгээд байхаар доотлын хэдэн энэ автобусын чинь дотор нь ер нь хүний карма авч байгаа. Автобус нь хулгайлчвал яад ингээд бас нэг үүдсэн байна. Тэгээд баригдсан байлгүй дээ тий. Сонирхолтой инээд төрөд байгаа шээс энэ асуудалтай. $40,000 Daily Show үргэлжлэж байна. За дараагийн сэдв
Монголын ээжүүдийн холбоо гэж байдаг тэдгээс нэлээд байгууллага хийжээ. Аавуудаа ээжүүдээ хүүхдүүдийнхээ халуун цус руу битгий вакцин шахуулаарай. Тий. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагыг хөөж гаргамаар байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагыг Монголоос хөөж гаргая. Америкч гаргацсан шүү дээ. Одоо Дэлхийн эрүүл мэндийн байгууллагыг Монголоос хөөж гаргая. Усайд дэлхийн зүүн сорсын сан гэдэг одоо бидний эрүүл мэндийн эсрэг ажилладаг улсууд энэ байгууллагуудыг хөөж гаргамаар байна. Вакцин зүйртээ зогсоо, вакцин зүйртээ зогсоо, вакцин зүйртээ зогсоо. Зоны 23 вакцин жуулалтаа зогсоо. Вакцин жуулалтаа зогсоо. Вакцин жуулалтаа зогсоо. Вакцин жуулалтаа зогсоо. Вакцин бол дархлаажуулалт байгууллагыг гаргая. дархлаажуулалт биш. Вакцин бол алдлага юм аа. Гаргая. Вакцин бол дархлаажуулалт биш. Вакцин бол алдлага шүү. Чимээгүй алдлага. Ураа зөвхөн мэдээ эрүүл мэндийн эсрэгийн төр засаг ажиллаж байна. Ураанаар гिचнэг хоордож байна уу? За энийг би албаар хийсэн байхаа л гэж зүгээр найдсан. Тэгээд үнэхээр юм бас хүмүүс боловсрол мэдлэг муутай байгаа мó, юу байгаа мó бүү мэдгээд энийг үнэхээр гайхсан. За тэгээд вакцин бол хүн төрөлхтний ер нь гаргасан энэ олон үхэл нийтээр өгч байгаад бол сэргийлж чадсан шинжлэх ухаан дээр суурилсан маш том сайн зүйл гэж би өвдө боддог. Сүүлийн үед вакцины хандлага юун дээр буурсан бэ гэхээр сая ковидын үеэр маш олон хүмүүс гэгүүн зүрхэн хаагдаж дараа нь өнгөрөх гэдэг импактууд үзүүлсэн. Энээс бол болж энэ вакцинд ер нь бол хүмүүс бол ихтгэлтгэлэн буурсан. Ковидоос босдол вакцинууд, дамаа хүүхдийн вакцинууд би бол хувьтай бол зөвөө гэж боддог. Тэгтээ хэлэгдэх маш олон хүмүүс байт юм билээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагыг маань ихчнэр маань Монголоос хөөж гаргахыг вакцин байха болъё гэж байгаа юм билээ. Тэгтээ ингэж болохгүй. Маш олон хүмүүс өвдөж байгаа. Өдөр хоногийн эмчилж байгаа эмнэлгийн салбар бол үнэхээр супер байгаа. Гэхдээ 100% юм ажиллахгүй зарим үедээ алддаг тохиолдол бас байдаг. Гэхдээ биелэлтэй байдаг нь 95-аас дээш байдаг гэж олон улсын судалгаа хийм билээ. Тэгээд манайхан юм их завтай мó эсвэл юм сонирн болцсон юм мэдгүй. Нэгтэй албаар хийсэн баха. Би тэгж бод найдаж байгаа шүү. Монгол улсад ер нь сая улс төрийн маш олон том зодоонууд болоод сүлдээ бүр Монгол улс ч хоёр ерхий сэттэй болсон юм шиг өдөр хоноод өнгөрч байна. Учир юу гэхээр улсын хурлын дарга, Монгол Ардын намын дарга, учрал гишүүн маань улсын хурлын дарга биш ерхий сэттэй ажил хийгээд эхэллээ. За мань дарга маань одоо Монгол банкн дээрс нэг очиод ипотекийн зээл дээрс нэг очиод яг өөрөхт ажлаа хийхгүй ерхий сэттэй ажил хийгээд байна. Гэхдээ энэ асуудлыг ингээ харахаар бас хоёр ерхий сэттэй байвал бас зүгээр ч юм нэг нэгнтэйгээ харилцах тооцоо тий. Тэгээд ерөнхийдөө бүр нэг юм учраа олохгүй дөрвөн бусаар болсон ерхий сайд. Одоо уг нь бол энэ үндсэн хуулийн дээр олон голсон намын дарга нь ерхий сайд болох хуультай. Гэтэл эдгээр одоо сая баахан хоорондоо муудалтай зодтолж байгаа улсын хурлын гишүүн биш. Монгол Ардын намын дарга биш хүнийг ерхий сайдаар тавьсан тэр зандан шатар. Одоо бол дүрмээрээ бол Монгол Ардын намын дарга нь учрал бол уг нь ерхий сайд болох ёстой. Гэхдээ улсын хурлын дарга болсон. Тэгээ мань хоёрын месс тушаалаа ойлгохгүй үзээд байгаа юм уу яагаад байгаа. Хоёр талд яг ерхий сайдын ажил хийгээд байна. Тэгээд урд өмнө харцгаая. Одоо сайн болгоо хөгжүүлчихвэл сайн л байна те. Тэгтээ хүн чинь үндсэн хуулиараа бидний тоглоомын нэг дүрмтэй тэрнийхэн дагуу бүгд ажил үүргээ гүйцэтгэх ёстой. Мань учрал даргалыг үндсэн үйлдэл баригдахгүй болох усаад байгаа юм да. Эцэг нэг өдөр шалгах үед баларсан юм болох үед. 40,000 дээлийн шоу үргэлжлэж байна. За дараагийн сэдв улс төртэй холбогдож байна. Хууль зүйн сайд инх баяр би сайд болчвол яг алах гэдэг. Би яг сайд болчвол энэ бүх халгаатай тэмцлээ гэсэн. Бараг сайд болоод 4 сар өнгөрлөө. Нэг ч өөрийнх нь яриад сүртэй энд хэвлэлт өгөөдсөн. Эргээс нь юу ч хийдэгцэнгүй. Тэгээ манайр саяхан нэг бичлэгний яваад лээ. Бас постэр яваад байсан. Ер нь хуулийн салбарын чи ер нь худлаа дүгнэлт гаргадаг. Ер нь энэ шүүгч цагтаа прокурорын чинь болохоо гэсэн юм. Гэхдээ улсын хурлын дарга, учир дарга, улсын хурлын даргаад хэлсэн үг бий. Улсын хурлын танхимаас хууль төрдөг байх ёстой болохоос хулгайч төрдөг байх ёсгүй гэж хэлсэн. Гэхдээ улсын хурлын дарга, учир дарга, улсын хурлын даргаад хэлсэн үг бий. Улсын хурлын танхимаас хууль төрдөг байх ёстой болохоос хулгайч төрдөг байх ёсгүй гэж хэлсэн.
Уг нь өөрт нь бүх эрх мэдэл байгаа. Үсээдээс эрх мэдлийг нүгсэн. Тэгээ одоо доошоогоо албан тушаалдуудтайгаа буруугаа өгөө суулаа. Энэ үжигөөс юм шийдэхгүй. Удлаа pop нөхөр байсан юм шүү дээ. Уг нь шийдэх эрх мэдэл нь өөрт нь байна. Өөр асуудыг шийдэж онц чадвал уг нь шийдэж болохоор нь одоо биднээс юу үсэж байгаа юм бол ойлгохгүй байна. Тэгээ нөгөө сүртээрээдсэн нүүрсний хэрэгүүдээс чинь нэгч ил боссонгүй, нэгч шүүх хуралдаан боссонгүй. Тэнхвэр сайдаа ер нь юу болсон бэ? Ингээ ер нь чадахгүй бол буцаага сайдаа өгөх юм шүү дээ. Худлаа попорч байгаа л гарч ирсэн. Тэгээд энэ маа сайдаа нар чинь худлаа попорч гарч ирэл гарахаараа тэгээд чив чимэг болчихсон тий. Муухай хандлагатай шүү бас л энэ бүтэхгүй явдаг. Улаанбаатар хотод соёлыг түгээх зорилготой 40 мянга дээлийн шоу юм байна. Хотын соёл болон эхэлж байна. Энэ удаад би цагаан сар болж байгаатай хамаатуулан ер нь бүүнөрөө гараа угааж хөвшээ. Айлд ороод дор хаяж нойтон сэлбэгтэй гараа очиж хоол ундаж хүрээсэй гэж бодож байна. Нэг сонирхолтой юм та бүхэн сануулхад ковидын дараа нэг хэсэг хугацаанд энэ аптекууд ерөөсө хөнгөө болоод яасан бэ гэсэн чинь монголчууд тэр хоёроо гараа угаах соёлд ингээд орцсон байсан. Тэгээд гараа угааснаас болж ер нь бидэд дэлбэг тохиолдог 82% нь энэ вирусээр дамждаг, гараар дамждаг байсан тогтоогдсон. Тэгээд аптекууд судалтай авалт ерөөсө байхгүй болсон байсан. Тэгээ бүүнээ энэ хэв маягтай буцааж орч энэ үндэсний том баяраараа гараа угааж хөвшиг. Ер нь цаашдаа аль болох орсон газар болгонда гараа угааж хөвшиг гэж 40 мянга дээлийн шоугоос уриалж байна. Жил болгоны 2 сарын 4-нийг олон улсад хавдрын эсрэг өдөр гэж тохиодог. Энэ хавдрын эсрэг өдөр мөнгөс 7 хоногт болж өнгөрлөө. За тэгээд энд би нэг аимшигтай хэдэн мэдээлэл хэлье гэж бодсон. Энэ манай энэ агаар ус юм уу, хоол ундын утаанаас болж гинөө. Монгол улсад нийтдээ өдөрт 14 хүн ямар нэгэн хавдраар болж бурхны оронд очдог. Нийтдээ жилд 4500 хүн гэ бурхны оронд очиж байгаа. За тэгээд нэмээд хэлэхэд эдгээр хүмүүс хавдраа мэдчи жилийн хугацаанд ингээ нас бардаг гэдэг ийм аимшигтай тоо байна. Тэгээд бүүнөр нь бол хавдарт яг дайнд орж байгаа газарч илүү өдөрт хүнээ алдаж байгаа ийм эмгэлтэй хувь заяа монголчуудад байна. Тэгээд энэ яг хаана байна гэдгийг ер нь маш хурдан тогтоохгүй бол өдөрт 14 хүнээ энэ муухай өвчнөөс бол алдаж байгаа юм байна. Тэгээд бүүнөрөөс хувьд аль болох эрүүл цэвэр юм хэрэглэж аль болох биедээ анхаарал тавьж ойр ойрхон шийдлэгэнд хамрагчаасаа гэж хүсэж байна. 40 мянгат дээлийн шоунаас 40 мянга дээлийн шоу үргэлжлэж байна. Би баг дугаар болгондоо хэлээд байгаа энэ лөөврийн арга бүр мэрэгшээд ер нь эдийн засаг энэ ажилгүйтэл муудах тусам юм лөөврийн аргуулам наристик гэд дугаар болгон дээр сануулж ирж байгаа элдв суглаа янз бүр бити итгэрээгээд сайхан хүртэл нэг кейс гарсан байна мөрөө нэг бичлэг хамтдаа бичсэн. Над руу маань ингээд оюун урдны дэмжигчд гэдэг юунаас пэйжээс над руу мессеж ороод ирсэн. Тэгэл тэгэхэд л эхэлсэн яг 6 өнгөрч хахад цаг 7 өнгөрч хахад 6 цаг үед. Тэгэл ингээд тэр оюун урдны дэмжигчд гэдэг юун дээр пэйжээс орж ирэхдээ ингээд 10 сая, 20 сая, 30 сая, 40 сая, 50 сая, 60 сая, 70 сая, 80 сая, 90 сая энэ ингээд мөнгийг та авах хэрэгтэй юм байна. Тэгээд энэ мөнгө таны амьдралд хэрэгтэй. Тэгээд энэ мөнгийг авах юм бол та ингээд юу хувийн бизнестэй болно гэсэн юм ингээд мессежийг над руу шийдэжсэн. Тэгээд би ч өөрөө ингээд дотроо өчнөө олон юм бодож байгаа юм чинь тэр ингээд айгүй шууд хулыг тавьчихсан. Хичээлээс сонсоход бол оюун урдны дэмжигч Facebook хуудасаар сая 200 мянган төгрөг шилжүүлээд 90 сая төгрөг аваарай гэдэг юм мессеж ирсэн учраас би мөнгөө шилжүүлсэн ингээд. Яг энтэй адилхан яг суглаан дээр бас ийм их юм байдаг. Та тэдэн сая ядтан боллоо. Энэ гадны дотны банкны шимтгэлэнд юм байдаг учраас та эхлээд сая төгрөг шилжүүлээд шангилаа тодруулаад аваарай гэдэг. Энэ бол лөөвраа битгий та бүхэн ийм юмд итгэлтэй бэлэн мөнгө бол зөвхөн тэ холгоны хавханд л байдаг. Хизээч тийм юм байхгүй. Хүн хизээч хүн зүгээр мөнгө өгөхгүй. Хүн хизээч бэлэн ийм их хэмжээний мөнгө өгөхгүй. Тэгэхээр манайхан ийм юмд хэрсүү байж энэ лөөврөөс халдчихгүй энэ лөөврүүдээс өөртөө сэргийлэрэй гэж хүсмээр байна. Тэгээд ээж аав дүү энэ ойр дотныхондоо энэ талаар ер нь сайн ярилцаж ийм лөөвр байдаг гэдэг нэгэндээ хэлээрэй. Ер нь энэ суглаан моглаанд итгэх хэрэггүй тэр машин жишээний суглаа. Ер нь бүгд төр бодлоо шүү. Асуултаа. 40 мянга дээлийн шоу үргэлжлэж байна. За өнгөрч 7 хоногт болсон нэг томоохон сэдв гэх юм бол ардчилсан намын шин дарах цогтгэрэл нээлттэй зэгцтэй ардсан нам үндэсний аянгаа эхлүүлжээ.
Арслан намын дарга цогт гэрэл өөрийнхөө ажлыг аваад хамгийн ихний том ажлаа өөрийнхөө бүртгэлтэй гишүүдийг дахин бүртгэх, шинээр бүртгэл эсвэл гээд энэ систем дээр анхаарч үйл ажиллагаа эхлүүлж байгаа юм байна. За тэгээд өмнө нь бол байдгүй байсан бүх намын гишүүдэд захимаар бүртгэх боломжтой буюу ан-цэг имэй сайтыг бий болгож байгаа юм байна. За нэмээд мөн ан плюс нэртэй аппликейшнийг Арслан намд санал болгож нээлттэй хийсэн өнгөрсөн 7 хоногт ийм бодол явж утлаа. Энд дээр нэг сонирхолтой тарах юм бол Арслан гэргээ гэдэг зүйлийг гаргаж байгаа юм байна. Энэ нь бол миний ойлгосноор бол энэ бол зөвхөн намын батлах биш, энэ чиптэй сонгуул санал өгөх, дотоод сонгуультай санал өгөх боломжтой. Энүүгээр мөн татвараа төлөх, мөн өөрөөсдийнхөө намын гишүүдэд харж болох юм боломжийг олгож байгаа. Мөн бас энэ Арслан гэргээрээ дамжуулж энэ тентхийн намын гишүүд нь урамшуул авах боломжтой ийм системийг шинээр оруулж иж байгаа. Ерөнхийдөө бол өөрөөх нь хэлж байгаагаар бол дижитал руу Арслан намыг шилжүүлж байгаа юм байна. Ингээ хараад үзэхээр ер нь бол Арслан нам сүүлийн хэдэн жил хаалт тавьсан үе таалгаа нээж намын гишүүдтэй штэр шинэ гишүүжлийнхаа шинжилгээг хэлбэр явуулах боломжтой ан-цэг имэйнийг бий болгож замун намын гишүүд нь өөрийнхөө өгсөн татварыг мөн энэхүү сайтаар дамжуулан ан-цэг имэйнээрээ дамжуулан бүртгэлээс татвараа төлөх боломжийг олгож байгаа юм байна. Заавал намын байр яваад байхгүй. Тэгээ шинээр Арслан намд эсэй гэж байгаа хүн заавал намын байр дээр очиж хин нэгэн таньдаг хүний нүүр царай харахгүйгээр ан-цэг имэйнээр дамжуулан өөрийнхөө шинэ намын бүртгэлээс Арслан нам нэгдэх боломжийг олгож байгаа ийм нээлттэй системийг бий болгож байгаа байна гэж би бодож харсан. Тэгээд энэ зүйл яг хэрэгжээд гоё болох юм бол тэгэхээр бас өдөө болсон юм байна гэж би бодож харсан. Тэгээд мөн тэр ан плюс аппликейшнээр дамжуулан намын гишүүдийн дуу хоолойг нэгтгэж хуулийн төсөл санаачлах, ер нь дотоод намын уур амьсгалд идэвхжүүлэлт хийх гээд маш олон том боломжуудыг зорж байгаа юм байна. Тэгээд та бүхэн хэрвээ Арслан намд орохыг хэрэг хүсэх юм бол тэдний нээлттэй болсон байгаа юм байна шүү. Тэгээ бас энэ улс төрийн ууган хоёр том намуудын нэг болох Арслан нам, Ардын намын ерөнхийдөө мэдээллүүдэд танилцж угаасаа л Монгол улсад хүн биш нам засаглаж байгаа энэ үед өөрсдийнхөө дуу хоолойг орох, өөрийнхөө үзэл бодол үнэт зүйлийнхаа дагуу намаа сонгож ер нь асуудлаа хандахгүй бүүнөрөө улс төр муухай, иймч муухай, энэ хэдэн дарганаар муухайг хойно суухаар мануусын боломжтой гарч ирсэн муу дарга нар Монгол улсыг ч тэр бидрийг орхиод байгаа учраас өнөөдөр улс төрийн мэдлэгээ өндөржүүлэхийг өндөр болгож байхыг 40,000 дэлгэж шоунаас уриалж байна.